тодруулж асууя. За тэр би эдийн засаг хөгжлийн яамнаас асуусан. Энэ эрдэм шилгээний ажилтны цалин нэмэх талаар ямар бодлого графиктай явж байна вэ гэж. Тэрүүнд бол хариулт авсангүй, нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо ерөнхийдөө эрдэм шилгээний байгууллагууд худалдаа авах ажиллагаанд орох зам болвол одоо хуулиараа ингээ батлагчвал нэгтгэхэр байгаа. Амьдралдаар юу болдгоо гэхдээ зэрэг одоо манай энэ янз бүрийн байгууллагууд байна. Жишээлбэл одоо засгийн газрын байгууллагууд, аягийн энтлэгүүд, төрийн өмчт үйлдвэрийн газрууд, энэ төргээд нутгийн өөрийн удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага гэдэг олон газрууд. Эднэр болвол яг энэ судалгаа хөгжлийн ажлаа эрдэм шилгээний байгууллагаар хийх дурггүй. Хармааныхаа компаниар хийлэгдэг. Одоо бүр тийм тохиолдол олон гарч ирсэн. Жишээл дархны төмөрлөгийн үйлдвэр гэхэд одоо гам бөмбөлгийн технологи сайжруулах ажлыг барилга засварын компаниар хийх гэж байгаа жишээтэй. Иймэрхүү За улсын их хурлын гишүүн Цагаан хүүгийн Мөнх Батын урилгаар